Эрдэнэбаатар бронжи нэг ахынх нь байгууллага нэг юу гэлээ оюу толгой гэлээ чи юу гэлээ өрнөгч самхаг өрнөгч самхаг гэдэг зам компани логон дээр ID асуусан байна. Энэ дээр харин энэ фонт нуг нэг цэвэрхэн болоод байгаа. Энэ Land Bridge-тэй төстэй харагдаад байна тийм байна. Манер нь бол их төс мэдрэгдэж байна Land Bridge-ийн. Жаргаж байгаа нар шиг гэхдээ ногоон тунгалаг өнгөтэй лого хийлгээ 50k-аар битээ хуцаа чи өөрөө. Окей. Чи юу монголог өнгөтэйгээч дээрээс нэмээд ногоон өнгөтэй тунгалаг гişээж байна. I don't care. Хотся. Пятка алдаатай ячжээ. Юун дээр алдчих вэ? Ингээргүүлчих гэсэн. Тэгвэл энийг ингэчих жоох. Тэнгүүтээ хоёрыг нийлүүлээд тэнгүүтийн дундаа ингэ шагаад доотлохны үзүүр дээр нь за энийг жоохон бас өргөн болох юм байна. Дээрээс 1 2 3, доороос 1 2 3. За. Ингээд жоохон ингэсгээд үндсэн үсгнийхээ өргөнтэй таарах хэрэгтэй гэсэн. Одоо энэ үсгнийхээ энэ зузааныг ингэж хэмжиж аваад хөндлөө харуулангууд энийг ингэ хөндлөө харуулчих жоох. Орж ирж байгаа үстэй энэ чинь. За тэгэнгүүтээ шүү дээ. Одоо их уцах юм болно шүү дээ. Хэдүүлээ бүр зөв юм хийзээ. Тэгтээ ямар муухай экструд хийцсэн юм дээ. Тийм бэндэг ойлгосон. Хүнд лого өглөө гэж бодоход юун дээр моко файлаа авсгах хэрэгтэй бол юу штэ бронжи эхлээд нэг смарт обжект л үүсгэж хамгийн гол нь. Энэ смарт обжектын дээр чи эргүүлээд энэ мокопны чи эффектүүдийг ингээ овоорцсон байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо энэ чинь лого сайт хараа. Тэнгүүд энэ сайтыг нэг ингээ багасгачихад хараад давхрууд налга болчихж байгаа сте. Тийм болохоор хамгийн гол нь үндсэн смарт обжект нөө логогоо яг смарт обжектоор сольчих смарт обжект гэсэн. Тэнгүүтээ тэгээ мокоп дотор ч юм бол үргэлжлүүлээд яг нэг хамаг хийсэн эффектүүд чинь энээс гадна үндсэн одоо бэкграундоо солих хэсэг байдаг ч юм уу те. Эднүүс нь байвал илүү дээр гэсэн үг. Тэгэл хамаагүй хэрэглэхэд амар л үйж ивэл тэгэл болно шүү дээ. Мяа үзүүлэх бол өөр шүү. Adjustment дээр нь за одоо яг гой гарч ирж шүү. Оо. Их уцах юм бол баг энэний наагур ингээ оруулсан ч болохоор л юм байна л. Энийг жоохон ижлүүлээ тийм ээ. Эсвэл энийг ижлүүлээд энийг урдуур нь оруулчихараа арай хичээсэн болчих юм лөө. Тэнгүүт энэ зургийг шууд ингээ шааж аяад бүх файлаа SVG-гээр өгдөг хүмүүс их нэгтэй ингэ штэ бро. Бүх файлаа штэ. Одоо хувилбараар гэсэн. Одоо эн чинь жишээ цагаан дэвсгэртэн дээр ашиглагдах логоны хувилбар гингөт энийг үндсэн одоо энэ цэнхэр одоо тий цайвар цэнхэр өнгөөр нөгөн штэ. Тэнгүүтээ бараан дэвсгэр дээр ашиглагдах логоны хувилбар гэдэг дээр нь болохоор энэ логогоо одоо цагаан одоо үндсэн арын цэнхэрэн цагаан голынхны шавгуур нарай өрөнгөтэй байдаг ч юм уу. Тэгэж хувиргаж өгдөг хөхгүй. Өнгөөр нь. Тэнгүүтээ файлын формат нь эхлээ бүгдээр ингээ 0 1 2 0 3 4-г PNG-гээр нөгөн гэсэн үг. Үүнийхээ дараа болохоор бүгдээр ингээ дахиад
PNG-гээс гадна PDF-ээр нөхчин гэсэн үг. Тэнгүүтээ дахиад SVG-гээр өгнө гэсэн үг. Тэгээд эцсийн үрд нь Corel Draw нь цуг. Тэгвэл бүгдээрингийн одоо дугаарлж хийж жагаад нэг Google Drive дотор нэг одоо фолдер дотор л ингээл бүгдээрингийн салгаал өгчнө гэсэн үг байхгүй юу? Гэхдээ дийлэнхтэр үндсэн файл нөх юм бол хүмүүс нэх юу ашигладаг юм дөөх гайх. За энэ дээр ч арга ер нь ингэсгээд ер нь болж байх шиг байна да. Яг гараар зураад хийх мэх скетч гаргаад яах их бол асуудал гол нь цаг хугацаа нөгөө манай дизайнерууд мэдж байгаа шүү дээ. Газ шаачих гэдэг дээр хугацаа л юмэр байгаа шүү дээ. Жишээ нь цаг хугацаатай гэдэг юм чи хичнээн их цаг ороод гоё хувилбар гарган тэр ирэл бүтээч хувилбарууд санал болгогдсон шүү дээ. За яаж вэ? Болж гин үү?